За сайн байцгаана уу? За хэрхэн өөрчлөгдөх вэ номынхаа 2 дугаар хэсгээр уулзж байна. За өнгөрсөн удаа болохоор бид нэр эхний 4 бүлгийг одоо багцлж амжсан. За энэ удаа болохоор бүлэг 5-аас ахуулаад 8. За тэгээд ерөнхийдөө залхуурал гэдэг одоо бүлгээс эхэлж байгаа. За ингээд хамтдаа номынхаа ревюг хийцгээе. За бүлэг 5 дээр ерөнхийдөө залхуурал гэдэг чинь бидний хамгийн том асуудал байдаг шүү дээ тий. Тэгэд энийг одоо хэрхэн давж туулах юм бэ гэсэн зүйлийг ерөнхийдөө ярьж байгаа. За тэгээд ер нь аль бид нэр ингээд зорилготой хүрэхэд ийм саад бэрхшээлгүй зам гэж ерөнхийдөө байхгүй. Тэгээд бид нэг юм хийя гэд ингээд зорьсон байхад саад бэрхшээл болдог зүйл юу вэ гэхлээр залхуурал байдаг. За тэгээд ерөнхийдөө энийг яаж бид нэр шийдэх боломжтой юм бэ гэхлээр ингээд тохиргоо хийгээд марцчих гэдэг ийм дид бүлэг орж ирж байгаа юм. Тэр нь болохоор ийм өгөгдмөл тохиргоо гэдэг зүйл. Одоо бид нэр дөнгөж шинээр уцаа авангуут ийм утас цаанаасаа л байдаг зүйлүүд байдаг. Тэгээ бид нэр нэмэлтээр аппликейшнүүд суулгадаг ч юм уу. Тэгээд веб браузер оронгууд ингээл эхлээл ингээ гарч ирдэг default гэж нэрлэдэг тийм ээ. Тэр одоо тохиргоог хийлж байгаа юм. За тэгэхээр бид нэр ингээ залхуурдын юм чин ингээд одоо юм ингээ хайж ахтаа ч юм уу ингээ доошоогоо гүйлгдэггүй юм чинь эхний хэсэгт нь хэрэгтэй тохиргоонуудыг нь гаргая ч юм уу тиймэрхүү байдлаар шийдэх хэрэгтэй гэж байгаа. За тэгээд nudging unit гэдэг зүйл энэ дээр яригдчихэж байгаа. За тэгээд энийг болохоор чиглүүлэн дэмжих нэгж гэж орчуулсан байна. За тэгээд nudge гэд та бүхэн бас номыг мэдж байгаа ах те тэрэн дээр ч гэсэн энэ тухаас ингээд ерөнхийдөө гардаг. Тэгэд өгөгдмөл тохиргоог эргүүлэх боломжгүй үед та хэрхэн өөрчлөлтийг бий болгох юм бэ? Одоо цаанаасаа ирсэн гэ тохиргоотой юмыг бид нэх их ухаадэлгүйгээр эхний хаар нь yes гэж ерөнхийдөө дарчдээ шүү дээ тий. Тэрийг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр өөрсдөндөө хэрэгтэй тийм анхны өгөгдмөл тохиргоог өөрсдөндөө зориулаад хийгээч гэд. Тэгээ энийг хийхэд яг ганц удаа хийгээд бид нар бол болцдог. Гэтэ байнгын ер нь ингэж байх ч юм бол ер нь жоохон асуудалтай юм байна. Бид нар ч ингээд байнга л залхуураад байгаа шүү дээ тий. Тэгэхээр яаж энийг шийдэх юм бэ? Тэгэхээр дараагийн дид бүлэг нь дадал зуршил хэрхэн үйлчилдэг вэ гэж одоо сэдв орж ирж байгаа. За энэ дээр тэгээд ярьж байгаа жишээ нь болохоор гал сүнэгчдийн кейс гэдэг. Гал сүнэгчдийн кейс дээр юу байдаг вэ гэхэлэр ингээд гал сүнэгч нар нэг ингээд барилга дээр гал гарчихсан. Тэгээд тэрэн дунд нь нэг гал сүнэгч ингээд юу яцсан. Орцсон галт нилээн автцсан гэж байсан. Тэгээд тухайн үед нэг одоо гал сүнэгч нь шийдвэр гаргахтаа ерөнхийдөө яаж гаргаж байгаа юм бэ? Ороод ямарчсан тэр хүнээ амжилттай аварсан юм байна. Гэхдээ тэр үед ингээд нөө тархинд нь шийдвэрүүдээ яаж ийм snap judgment ч юм уу те ингээд гаргаж байгаа юм бэ гэдгээ айгу чухал байсан. Тэгээд энэ бол ингээд амар боломжгүй зүйл рүү ороод одоо хүн ямар ч хүн логик сэтгэлгээгээрээ сэтгээд тэр гал дундуур ороод хүн аварна гэдэг бол маш аюултай зүйл байдаг. Гэхдээ мэдээж хэрэг гал сүнэгч нарын хийх ажил бол тэр байдаг хэдий ч одоо энд юу нөлөөлж байгаа юм бэ? Юу амжилттай болгож байгаа юм бэ гэж яригдсан. Тэгээд тэрэн дээр болохоор онц яаралтай амь нөхцөл байдлын үед ерөнхийдөө тооцоололт хийх эсвэл давуу болон сул талуудыг жинэлж үзэх цаг огт ер нь бол биднэрт байдаггүй гэж байгаа юм тий. За тэгээд манай сэтгэлгээний хичээлүүд дээр ч гэсэн ордог л тоо ингэ давуу болон сул талууд ингэ цаг гаргаад бод мод гэж бид нар тэгдэг. За тэгээд дадал зуршил гэдэг бол бидний ухамсартайгаар болон ухамсаргүйгээр маш олон удаа давтаж хийдэг зан үйл хөвшил бөгөөд олон удаа давтагдах тусам автомат болж хувирдаг. За энэ дээр ингээд жишээ авбал бид нар бол ингээд машин барьж явахдаа тий анх ингээд хамаг юм ингээд хараалайгүй ингээд бүх юм шин тэгээд бүх юм бидний хувьд одоо ингээд туршлага дөнгөж эхэлж байгаа учраас маш ингээд хянуур хийдэг штеп. Гэтэл дараа нь нөгөө нэг дадал зуршил болчихлоор ингээд баг амар урсгалдаа ороод тий тэдгээр зүйлүүдийг ингээд уцаар ярьж марч явахдаа хүртэл хийждэг болчдөг. Тэгэхээр энэ нь юу гэж байгаа вэ гэхэлэр ийм автомат бид нар болж эхэлж байгаа. Тэгээ альва зүйлүүдийг ийм автомат болгох нь одоо бидний тархины хувьд одоо давуу тал үүсэж байгаамаа. Тэгээд энэ хэсэг дээр зуршлын хүч за тэгээд энгийн дадал гэд номнуудыг бас жишээгээр авдаг. Тэгээд дадал зуршил бий болгох хэрээр ингээд тархиныхаа бодож сэтгэхтэй ашигладаг хэсгийг илүү бага ашигладаг. Бид нар одоо нэг зүйлийг альва зүйлийг ингээд сайн хийгээд авчихсан ингээд тархиа ачааллахаа ингээд багасгаж эхэлдэг юм байна. За тэгээд гал сүнэгч нар энэ үед юу болсон бэ гэхлээр сайн дадал зуршил гэдэг нь хүний амь аврах үед баатарлаг зориг гаргахаас илүү чухал байдаг.
Тэгэхээр бид нар бол маш их ийм одоо нэг ийм үед яах вэ, тийм үед яах вэ гэдэг ийм сургуулиудыг маш сайн хийжээсэн гэж хэлсэн байгаа. За, тэгээ сайн дадал зуршлаа өөртөө 2 дахь мөн чанарт болтол дасгал сургалт хийх нь амжилттай бизнес эрхлэгчээс ахуулаад эрүүл байх хүртэл бүхий л зүйлд тусалнаа. За тэгээд зуршил ер нь бол яаж байгаа вэ гэхээр бид нарыг ийм дөт зам руу оруулж байгаа. За тэгэл одоо амьдрал дээр бодоод үзэхээр шинэ кофе машин авлаа. Тэр шинэ кофе машинаа бид нар ажиллуулах гал эхлээл айгүй хэцүү ингээл ингэж хэцүү байдаг. Тэгээд тэр чинь ингээ байн өдөр болгон өглөө болгодог кофега чансаар агаад бөөр ингээ юм бодохгүй хүнтэй юм ярьж захтаа ингээд хийгээд байгаа шүү дээ, тий. Иймэрхүү жишээнүүдийг бас авсан байсан. За тэгээд сайн зуршил гэдэг бол дур хүсэлтэд автдаггүй. Тэ яаж ч байсан ингээл бид нар тэрийгэ хийж л байдаг. Тэгээд буруу шийдвэр гаргах талаар бүр боддог ч үгүй. Тэгэл тэрийгэ хийх л ёстой бол хийж л байдаг. Тэ энэ хэсэг дээр л ийм дадал зуршлын хүчний талаар айгүй их ярьсан байгаа. За тэгэд энэ хэсэгт бол ялангуяа бүр зохиолч маань өөрөө одоо нэр дурдсан номнууд бол Atomic Habits буюу энгийн дадал. За тэгээд зуршлын хүч гэдэг энэ номнуудыг дурдсан байгаа. Яаж ерөнхийдөө зуршил бүтээх тал дээр одоо энэ бол бүр нэлээд сайн одоо агуулгатай заагаад өгчихсөн байдаг. Гэхдээ одоо энэ хэрхэн өөрчлөгдөх вэ номон дээр ийм одоо биднэрт ингээд тулгараад идэг бидний ийм суул талуудыг бид нэр хэрхэн давж шийдвэрлэх ёстой юм бэ гэдэг зүйлүүдийг ингээ ярихлаарэ энэ 3 бол айгүй юм төгс одоо өөрчлөлт хийх туслах номнууд болж ийн гэж би харсан. За тэгээд бид нэр одоо энэ номнуудаас ч ингээл өдөр алган одоо энийг бид нэр хийх ёстой л гэдэг юмыг бид нэр сурдаг штэ тий. Тэгэхээр ингээд судалгаа хийсэн юм байна. Одоо өдөр алган энэ зүйлүүдийг хийж байгаа. Тэгээд алдаг оног хийгээд байгаа. Гэхдээ ямар ч зэн хийгээд байгаа хүмүүсийг ингээд судалсан. Тэгээ фитнест явж байгаа кейсийг судалдаг байхгүй. Тэгээ 7 хоногт 3 удаа өөрийн боломжтой цагуудаа дасгал хийх, эсвэл яг ингээд нөө дадал зуршил бүтээхэд чинь өглөө алган ингэж хийх. Одоо тэрийгэ алдагдахгүй байх айгу чухал гэж ярьдаг штэ тий. Тэгээд энэ хоёрыг ингээд харьцуулаад судалсан байгаа. За тэгсэн чинь ийм уян хатан Фернандо гэж байгаа байхгүй. Ийм 7 хоногт 3 удаа хийх ёстой. Гэхдээ тэр нь хизээ байх нь хамаагүй. Завтаа чөлөөтэй үедээ хийгээд гэдэг одоо нөгөө нэг кейсийг одоо сонгосон хүмүүс нь илүү их юм фитнесээр хичээллэх энэ дадал зуршлыг бий болгосон юм байна. Тэгээд илүү салж өгдөггүй урт хугацаанд үргэлжлэх дадал зуршилтай болох хэрэгтэй. Тэгээ энэ дээр ийм өөртөө ийм уян хатан байх хэрэгтэй шүү гэсэн байгаа. Сайн зуршлыг зориуд бий болгосноор бид төрөлхийн залхуу байдлаа зан үйлдээ эерэг өөрчлөлт хийх боломж болгон ашиглаж чадна гэдэгт итгэлтэй байна гэж судалгаагаар ингэж гарсан. За тэгээд энэ дээр бас нэг жишээ авдаг нь болохоор бид нэр өөртөө юм ухаалаг зуршлыг бий болгох хэрэгтэй буюу яг саяны хэлсэн өөртөө юм зөөлөн дүү ханд гэхдээ 7 хоногт 3 удаа хийх хэрэгтэй бол хий гэж байгаа. За тэгээд дараагийн одоо хэсэг дээр нь дахин гэдэг хэсэг байгаа. Ben Franklin буюу Америкийн нэгдсэн улсын Benjamin Franklin Америкийн нэгдсэн улсын үндэслэгч тийм ээ. За тэгээд энэ гарвал бас ингээл нилээн одоо залуу наснда шоодож маудаа лууж муугаал тэгээ Лондонд бол нэг тийм хэсэг амьдралыг өнгөрүүлсэн юм байна. Тэгээ өөрийнхөө төрлөх нутаг лугаа явж явах замдаа ингээд ус онгоцоор аялж байгаа. Тэгээд өөрийнхөө амьдралыг нилээн сайн тунгааж бодсон юм байна л та. Тэгээд энэ дээр бодохдоо би ч одоо ингээд амьдралаа өрн таран хийгээд юу болоод байна те. Өөртөө өөртөө анализ хийх хэрэгтэй гэл ингээд тэмдэглээл бичсэн гинэ. Тэгээд энэ дээр болохоор нэг юм айгу хүчтэй зан төлөлөө одоо зуршлыг өөртөө бий болгоод тэгээд энүүгээрээ маш юм амжилттай хүн болж чадсан гэсэн байгаа. Тэгээд энэ дээр нь ямар зан үйлүүд байсан юм бэ гэдгийг бас сонирхолтой болов гэж одоо хэлье гэж одоо тэмдэглэсэн. Зөв зан үйлийг зуршил болгох зорилгоор альва зүйлд тунган тааруулах чадвар, чимээгүй байдал, дэг журам, шийдэмгий чанар, аривч хямгач байдал, хичээнгүй шаргуу зан, за үнэнч чанар, шудраг зан, даруй төлөв зан, цэвэр ариун байдал, инх тайван чандлага, биеэ барих чадвар ба дуулууртай байдал гэсэн 13 төрлийн сайн чанарыг танилцуулахдаа өдөр тутмынхаа амжилт хийгээд бүтлгүйтлийг хянах график систем бүтээжээ. За тэгээд энэ бол одоо өдөр тутам ингээд анализ хийгээд нөө habit tracker хийгээд исэн юм байна. За тэгээд энийг бол урсгалыг бүү тасалдуул буюу ингээд flow-д яваад байх хэрэгтэй.
зарим нэг өдөр бид нэр хийхгүй байж магадгүй. Гэхдээ огт бүү одоо зогсоогоорой л гэсэн санаагаа. Тэгээ энэ бүлгийг ерөнхийдөө ингээ базаад дүгнэхэд бол юу болсон бэ гэхээр бидний төрлөх залхуу чанараас үүдэлтэй альва асуудлыг шийдэх хамгийн тохиромжтой шийдэл бол өгөгдмөл буюу нэг удаагийн тунгийн шийдэл юм байна. Өгөгдмөл тохиргоог бид нар өөрсдөө хийх хэрэгтэй юм байна. Тэгээ ер нь тэд нэг удаагийн тохиргоо хийчихлээр чинь нэг удаадаа л сайн ажиллах гээд байна гэж үзэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр дараагийн сайн сонголт юу юм бэ гэхлээр дадал зуршлыг бий болгоно гэд хэсэгт нь ярьсан тийм ээ. Дадал зуршлыг бий болгоно гэдэг нь амжилт гаргах бүртээ өөрийгөө шагнахын зэрэгцээ танил өдөөгчүүдэд тууштай хариу үйлдэл үзүүлэхийн тулд олон удаагийн давталт эсвэл дасгал сургуультад найдана гэсэн үг ээ. За тэгээд энэний талаар бол угаасаа энэ энгийн дадал дээр бид нар маш их ярьдаг өдөөгчүүд. За тэгээд өөрийгөө урамшуулах хэрэгтэй. Энэ дээр бол нэг урамшууллын систем гэж явж байгаа тийм ээ. Тэгээд зуршлыг бүтээх хамгийн ихний чухал үе шатанд дадал болохыг хүсч буй шин зан үйлээ амьдралтад нь хэдийн тогтсон бусад зуршилтайгаа холбох нь зуршил бүтээх үйл явдлыг хялбар болгодог гэд энэ бүлэг маань ерөнхийдөө дуусж байгаа. Тэгээд 6 дугаар бүлэг дээр юу яригдсан бэ? Өөртөө итгэлтэй байдал. Бид нар одоо нэг зорилгын төлөө явчаад одоо өөртөө эсвэл ийм гоё дадал зуршилтай болъё гэчээд ийм өөртөө итгэлтэй байх зорилгод хүрэхэд тулд ингээ бууж өгөх шантрах залхуурах үе зөндөө байгаа. Гэтэ өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэж байгаа. Тэгээ өөртөө итгэлтэй байдлыг яаж одоо бүрдүүлж болох юм бэ гэдэг байдлаар энэ хэсэг бичигдсэн байна. За зөвлөгөө авмаар байна уу хэсэг байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ дээр алхахлаар бид нар ингээ асуудал тулгарлаа. Тэр үедээ ингээд хүнээс зөвлөгөө авахаас илүүтэйгээр өөрөө юу хийхээ маш сайн мэддэм байна. Гэхдээ ингээд тэрийг одоо гаргаж ирч чаддаггүй ч юм уу ямар ч юм би ингээ алдчихлаа ингэчлээ тэгчлээ гэдээ одоо сэтгэлээр ундаглын ийм юм болт юм байна л та. Тэгээд хүн зөвлөгөө өгөхөр бүр уур хүрээд идэг те. Тэрийг яг энд ингээ тайлбарлаж байгаа. Тэгээд тулгардаг бэрхшээлээ даван туулахын тулд хүн бүр юу ихээ мэдэж байсан ч зүгээр л хинэн ч юу ч хийхийг хүсэхгүй байдаг. За тэгээ сэтгэл судлаач Эл Бандура гэд маш алдартай одоо домогт сэтгэл судлаач хүн. Тэгээ үр дүнд хүрэх чадвар дутмаг гэдэг зүйл энэ дээр бол болдог гэж байгаа. Одоо үр дүнд хүрэх чадвар гэдэг нь альва хүний өөрийн зан үйл, урам зориг, нийгмийн нөхцөл байдлаа хянах чадвараа илтгэх итгэл юм аа. Тэгэхээр одоо бид нэр энд хүрч чадна гэсэн өөртөө юм итгэл нь байгаад байна. За тэгээ зөвлөгөө өгөх нь одоо илүү урам зориг биднэрт өгдөг гинэ. Хүнд та зөвлөгөө өгөхлөөрээ өөрөө тэрийгээ одоо илүү ингэж мэдж байгаа юм шиг юм болоод ийм өөртөө гоё итгэлтэй мотивацтай болд юм байна. Тэгээд зорилгодоо хүрэхээр иргэмэлзэж буй хүмүүст бусдад зөвлөгөө өгөхийг санал болгох хэрэгтэй. За би тэгээд энийг бас айгүй их ашигласан уншсныхаа дараа гэхгүй ингээд асуудалтай тулгарсан байгаа хүнд ийм анхаарал сурах гэж байгаа хүнд та ямар зөвлөгөө өгнө гэж бодож гин гэх мэтчлэн асуугаад тэгээ бүр хэдэн хоногийн дараа энэ ингээд өөрт чинь урам зориг нэмсэн үү гэж асуусан чи тэгсэн надаас ингээд асуусан гоё би яг юм мэддэг одоо энийг айгүй сайн мэддэг хүн юм шиг одоо санагдсан гэж тэгжсэн. За тэгээд хүүхдээсээ би одоо номон дээрээс хүүхдээсээ асуу гэж тэмдэглэсэн байгаа. Тэгээд тэгсэн чи хичээл дээрээ илүү сайжрахыг хичээж буй хүнд та ямар зөвлөмж өгөх вэ гэж байгаа. За энийг би бас мдээгүй бах та ингээ хүүгээсээ асууж ийсэн. Одоо сайн суралцсан гэдэг нь яг юу вэ? Одоо үеийнхэн хүүхдүүдэд зөвлөмж өгөөч гэж асуусан. Тэгсэн чи өөрийнхөө амар хөөрхөн зөвлөгөө өгөөд одоо тэрийгээ айгүй их ярьдаг. Одоо хүн юм сурна гэдэг чи одоо practice хийх хэрэгтэй буюу ингээд дадлага хийх хэрэгтэй гэдгийг одоо өөрөө айгүй сайн ярьдаг. Тэгэхээр бид нэр энээс юу сурч болох вэ? Магадгүй хүүхдүүдэд маань одоо ийм суралцах бэрхшээл энэ төр тулгараад байвал одоо баг одоо нэг ангиар доор ч юм уу те энэ хүүхдэд чи хэрвээ одоо ингээд зөвлөгөө өгөх байсан бол юу гэж өгөх байсан бэ гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар асуух амар ингээ урам зоригтой болдог би юмыг мэдж байгаа юм байна гэд тэгээ зөвлөгөө өгнө үү хэмээн хүсэх нь хүмүүсийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж бусад хүмүүс өөртөөс нь илүү их зүйлийг хүлээж байгааг илэрхийлдгийг ойлгосон гэх судалгаагаар угаасаа гарч ирсэн байх нэ. За тэгээд дараагийн хэсэг дээр заавга хүлээлтийн нөлөө ач холбогдол гэсэн хэсэг байгаа. За тэгээд энэ дээр авдаг жишээ нь болохоор зочид буудлын одоо үйлчлэгч нар ийм ингээд
нөгөө нэг буудлынхаа ор морыг янзлаад ийм дас одоо хийж байгаа. Энэ чинь ингээд таны хувьд идэвхтэй хөдөлгөөн дасгал юм а гэдгийг одоо нэг хэсэгт нь хэлээд нэг хэсэгт нь бол зүгээр ажиллаар нь ингээ ойлголцож байгаа тий. Тэгэхээр ажлынхаа эрүүл мэндийн ашиг тусгийн талаар олж мэдсэн үйлчлүүлэгч нар ажилдаа хандах хандлагаа өөрчилсөн. Би чинь стандарт ажиллаа хийгээд баг мөнгө олоод тий тэгснээ ингээд өөртөө эрүүл мэндтэй цаг гаргачихж байгаа юм байна гэж одоо өөрийгөө хүлээлттэй болгоцсон. Тэгэж итгэл үнэмшилтэй байгаа хүмүүс бол ажиллаа илүү хийгээд мундаг байгаад ийм одоо үр дүнгууд гарсан байна. Тэгээд бидний одоо хүлээлт гэдэг зүйл бол бидний үр дүнг тодорхойлдог юм а гэж хэлж байгаа. За тэгээд ямар нэгэн зүйлийн талаар бид нэр юу гэж бодож байгаа нь тэрхүү зүйлдээ нөлөөлж байдаг. Тэгэхээр бодлын өвч гэдэг чинь маш чухал байгаа юм. За энэ дээр бидний итгэл үнэмшил бидний сэтгэл хөдлөлийг өөрчилж чадна. Би энийг сайн хийж чадна гэх юм бол сайн хийдэг л одоо ийм эмоушнууд одоо ялгарх нь шүү дээ. Тэгэхээр бидний бас итгэл үнэмшил бидний хандлагыг өөрчилнө. Энэний учрыг заавал олно. Тэ хийн чадна. Тэгэхээр итгэл үнэмшил гэдэг зүйл бол нэгдүгээр биднэрт ийм мотивац буюу урам зориг, сэтлийг одоо өгж өөрчилж байна. Хоёрдугаарт физиологч ч гэсэн нөлөө үзүүлж байна. Буюу нөгөө нэг буудлын үйлчлэгч нар ч ормороо ингээд одоо янзлж манчлаад дээгүүр дохор цэвэрлэгээгээ хийгээд явж байхдаа илүү их юм калори шатаасан байд юм байна. Тэгэхээр энэ бодлын хүч чинь буцаагаад бидний ингээд урам зориг юмнуудад нөлөөлөхөөс гадна биеийн одоо физиологтаас нөлөөлж байгаамаа гэсэн судалгаагаар батлагдчихэ. Тэгээд энэ дээр бас нэг авдаг жишээ нь болохоор ингээд одоо бодогдож чадаагүй юм бодлогоодыг ингээд самбартаа бичсэн л байсан юм байна л да багш нь. Тэгээд тэгсэн чинь энэ одоо нээлттэй бодлого хинч бодож чадаагүй байгаа гэл тэгсэн нэг хүн хичээлээсээ хоцорч ирээд тэр бодлогоодыг нөгөө нэг гэрийн даалгаврт одоо бодох хэрэгтэй байна гэж бодсон. Нөгөө нэг бодогдож чадаагүй гэдэг мэдээгүй. Тэгээд тэр бодлогоодын бол хариу өнөдийг нь олоод айгүй юм алдартай одоо зүйл болж исэн. Тэгээд профессор нь дуудаж уулзсан гэх тийм жишээ авсан байсан. Тэгэхээр тэр хүн юу гэж бодсон? Би нэг бодох хэрэгтэй. Би нэг бодож чадна. Хинч бодож чадаагүй аваа одоо суут нөгөө нэг математикч хүртэл бодож чадаагүй гэдгийг мэдгүй би бодох хэрэгтэй. Тэгэл итгэл үнэмшилтэй хөтлөгдөд бодсон гэж байгаа. За тэгээд өөрийнхөө бас нөгөө нэг энэ номын туршид ер нь ярьдаг юм нь би багштай одоо удирдах багштай тэгээд ингээд одоо докторийнхаа зэрэгээ магистрийнхаа зэрэгээ ингээд хийж хахад Макс гэдэг багш бол ингээд дандаа оюутнуудыг айгүй амжилттай төгсөгдөг байсан. Яаж тэр хүн шиг ийм бүх оюутнуудыгаа ийм амжилттай болгох вэ гэж л айгүй их боддог байсан юм байна. Тэр үед болохоор Макс багш нь болохоор надад учир байхгүй гэл одоо сурагч нар маань л юм мундаг гэж хэлж байгаа юм. За тэгсэн чинь энэ Макс багш маань болохоор бүх шав нартай амжилтанд хүрнэ гэдгийг нь ойлгуулсан хүн байжээ гэдээ одоо энэ номын төгсгөлттэй. Тэгэхээр бидний юм итгэл үнэмшлийг одоо ингэж одоо бэхжүүлж урам зоригийг өдөөж өгсөн хүн байсан учраас бүх шав нар нь амжилтанд хүрчээ. Мундаг одоо судлаач нар болжээ гэж хэлж байгаа юм. Тэгэхээр энэ бидний дэргэд байгаа хүмүүс биднийг юм дэмжих нь айгүй чухал гэдэг санааг бас энд хэлж байгаа. Тэгээ бодоод үзэхлээр миний ч бас магистрийн ажил яг л тийм юм болсон. Багш маань бүр намайг маш ингээд нөгөө нэг дэмждэг, тэгээ итгэдэг, чадна штэ угаасаа нэг хийж чадна гэл байнга л тэгдэг. Энийг хийч штэ болно штэ ингэж штэ гэл. Тэгэхээр хүн ингээд би нэрээ чадах юм байна. Багш надад итгэж байгаа юм байна гэдэг чинь амар чухал юм билий. Тэг би бүр яг энэ хэсгийг уншичаад вау нэрээ яг тэгсэн юм биш үү гэж бодож исэн. Тэгээд зорилгодоо хүрэхэд шаардлагатай бүх зүйл бидэнд бий гэдгийг итгүүлэх хэн нэгэн үргэлж бидний дэргэд байдаггүй. Энэ л асуудал болчтой шүү. Тэгээд аз жаргал бол хүн бүртээс тохиолдохгүй те. Тэгвэл хэрвээ ийм тохиолдол үүсвэл бид нар яах юм бэ гэд дараагийн одоо сэдв рүү орж байгаа. Тэгэхээр бүтлгүүтлээс одоо эргэн сэрэх нь. Тэгэхээр энэ зүйл одоо юу болт юм бэ гэхээр what the hell effect гэдэг зүйл тайлбарлаж байгаа. Зорилготой эсрэгцэх зан үйл буюу хийсэн зүйлдээ өөрийгөө өөгшүүлж, өөртөө харамсаж, өөрөөсөө ичих мөчлөг бүхий үйл явц. What the hell effect гэдэг нь. За тэгээд одоо ингээд бид нэр эрүүл хоолно гэж шийдсэн байгаа үед за энэ нэг одоо дэглэмж өрчих гээд шүү дээ. Нэг юм багхан илчлэгийг ингээд аваад за одоо ингээд өнгөрсөн ингээд буцаагаад тэгэхэд нэг бүтэн билүү идчихдэг те.
энэ нэг хилээд байгаа товчхондоо л ингээд нэг жижигхэн зөрчсөн байж байсан. Би угаас зөрчсөн штэ. Одоо өнгөрсөн. Ингээд өнгөрсөн те. What the hell effect юу болоод өнгөрчөө гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол биднэрт айгүйх тохиолддог. Иннээсээ болоод бид нэр зорилгодоо хүрч чаддаггүй, дадал зуршлаас бүтээж чаддаггүй юм байна. Онцгой нөхцөл байдал тусгай боломж олох нь хичнээн чухал гэж бодож гин гэж байгаа юм те. Тэгэхээр өөрийгөө иймэрхүү үед өршөө. Тэгээд өсвөлтийн сэтгэлтэй одоо сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Тэгээд өсвөлтийн сэтгэлгээг та бүхэн мэдж байгаа хат Карл Dweck багшийн тий тэгээд mindset гэдэг ном дээр идэг шүү дээ. За энэний тухаас энэ дээр бас нэлээд их ярина. Энэ дээр яриад явах. Тэгээ алдаа гаргахыг хүлээн зөвшөөрөө энэ одоо суралцах ч юм уу өөрийгөө бүтээх үйл явцын нэг юм аа. Тэг гүйцэтгэлийн амжилтаа сулруулахгүй байх нь чухал буюу ингээд урсгалыг тасалдуулахгүй ингээд хийгээд байх нь чухал шүү. Битгий дунд нь бууж өгөөрэй. Тэгээ what the hell effect биднэрт нөлөөлдөг. Тэгээ бодоод үзэхээр биднэрт угаасаа нөлөөлдөг. Над дээр ч гэсэн тийм юм болж исэн. Та хэд маань ч гэсэн өөрийгөө бодоод үзээрэй. Тэгэл нэг мэтгэд ингээд дуусгацсан байдаг. Тэгээд ингэж дахиж эхлэнэ гэдэг бол айгүй хэцүү байдیں۔ Одоо угаасаа дэглэм барьж чадахгүй, жингээ барьж чадахгүй ингээл би ингэждэг. Зүгээр л би одоо нэг өдөр өөртөө бол юм читтэй өгчий цаашаа явах ёстой л гэдэг ийм л өсөлтийн сэтгэлгээтэй болох ёстой юм байна. За тэгээ өөртөө итгэх итгэлийн тухай энэ бүлэгтээ ерөнхийдөө ярьж байгаа. Тэгээ эргэн тойрны хүмүүсээсээ хүлээн авдаг дохион чухам юу боломжтой талаарх бидний итгэл үнэмшлийг бүрдүүлж байдаг шүү. Тэгээд тийм учраас өөрийн чадвартай итгэх итгэлийг тэтгэж өсөлт хөгжлийг дэмжих хүмүүсээр өөрсдийгөө хүрээлүүлэхэд бид анхаарах хэрэгтэй. Тэгээд ингээд зөндөө олон жишээнүүд ярьж байгаа. Гэхдээ ер нь гол санаа нь бол энэсэн. Ингээд эргэн тойрн ингээд мундаг хүмүүс дунд байхлаар та өөрөө ингээд өөрийгөө шархлуулад хийж чадхаа болчихноо. Тэ? Ингээд өөж чадна штэ. Чи мундаг штэ. Чи хамгийн ийм штэ гэдэг ийм дэмждэг төрлийн хүмүүс дунд өөрийгөө оруулаарай гэж байгаа юм. Тэгээд энэ дээр угаасаа ингээд муу сурдаг одоо хүүхд цэрэг оюутнуудыг ийм сайн оюутнууд дунд оруулаад тэгээд тэд нар дүүн нь сайжирна гэж одоо судалгаа хийсэн боловч бүгд одоо муудчихдээ ерөнхийдөө тэгээд энэ юу болсон бэ гэхээр what the hell effect явсан байна. Угаасаа энэний одоо хэмжээнд би хүрэхгүй юм чи. Би угаасаа л энэ шиг болж чадахгүй юм чи. Энэ угаасаа мундаг юм чи гэдэг ийм зүйл рүү орчд юм аа гэсэн. За тэгээд нийтгүү бүлэг дээр болохоор бид нар болоо за ингэж нийгмийн нэг хэсэг тэгээд нийгмийн хим хэмжээнд ерөнхийдөө л уусчдаг. За тэгээд энэ дээр нэг гоё багш нь одоо энэ манай Кэти багш маань номын зохиогч маань өөрийнхөө одоо нөгөө нэг магистрийн анги дээр юм юу авсан юм байна. Туршилт хийсэн. За тэгээд ингэсэн. Одоо ингээд нэг ангийн нээлт одоо шинэ хичээлийн жилийн нээлт болно шүү дээ. Тэнгүүтээ ингээд ихэнх оюутнууд руугаа сургуулийн захирлын одоо зураг гарч ирэхэд та нар бүгд та нараа хаалгаа ташаад гэж шүглдэг хэрэгтэй шүү гэсэн ба. Тэнгүүдний 3 оюутанд тэр цагт л очиагүй юм байна. За тэгээд гисэн чинь гээд хүн бол олон хүний дундаас онцгойрон ялгарах үед ингээд таагүй мэдрэмж төрдөг гэж байгаа хгүй та нар тэгэл юу басан ер нь ойлгочихж байгаах. Зураг гараад ирсэн чинь бүгд ингээд алгаа ташаасан. Гэл нөгөө гурав чинь ингээд харж стелэр ингээд алгаа ташдаг гэж байгаа. Тэгээд тэр гуравт ингээд ямар мэдрэмж төрсөн бэ гэсэн чинь ингээд ойлгохгүй ингээд байсан. Гэхдээ ингээд бусдыг даах хэвээр юм шиг мэдрэмж төрсөн. Хим хэмжээнд ингээд таарч тохирох хэвээр юм шиг ийм мэдрэмж төрсөн гэх. Энийг бол ерөнхийдөө herding mentality гэдэг сүргийн зан үйл гарсан гэж үзэж байгаа. Тэгэхээр бид нар бусдтай мэдлэгэн үйлүүдийг айгүй хийх гэдэг. Тийм учраас хуулбарлаад буулга гэж байгаа тий. Одоо нийгмийн хүчийн нөлөөнд бид нар автаад тэгээд ерөнхийдөө ингээ сайн хүмүүсийн үйлдэлийг ингээ хуулаад өөртөө буулгаж аваарай гэж байгаа. Тэгээд энэ дээр бас ингээд эрүүл хаалтны юм дэглэм мэглэмүүдийг амжилттай барьсан хүмүүсийн кейсүүд явдаг. За нийгмийн хим хэмжээгээр бусдад нөлөөлөх нь гэдэг бас нэг юм сэдв байгаа. Энэ дээр нөгөө нэг бас ийм алдартай бас нэлээд олон номнууд төр жишээ болдог. Ийм зочид буудлын одоо үйлчлүүлэгч нарт ийм захиа үлдээсэн гэд та бүхэн тэр кейсийг мэддэг бол тэгээд байгаль дэлхийгээ хамгаалах хэрэгтэй. Энэ альчууруудыг буудалд ингээ бууж байгаа хүмүүсийн альчууруудыг нэг удаа хэрэглүүлээд угаах нь өөрөө ийм
усны те ийм эргэц тэгээд дээрээс нь ийм байгаль дэлтэй байдалтай жоохон сөргөөр нөлөөлдгөө гэдэг жаа. Тэгээд усаа хэмнэхийн тулд альчуураа ахин хэрэглэх шаардлагатай байгааг ойлгоцсон. Гэхдээ энийг хүмүүс яаж хэлэх юм бэ? Одоо буудалд буусан хүмүүс чинь нэг альчуураараа л ингээд олон дахин харьцаад авах сонирхолгүй байгаа. Гэртээ гэхдээ бид нэр тэгдэг те гэд ийм асуудал үүссэн. Тэгэхээр энэний мессежийг ингээд айгуу гой буудлын юун дээр ингээд захиа ингээд үлдээчдэг. Хүндэд одоо үйлчлүүлэгчээ те энэ буудалд буусан одоо 75% хүмүүс нь бид нар номноос нь өөр номноос байсан хэсэг санаад байна. 75% нь одоо альчуураа ахин хэрэгэлдэг. Тэгээ 2-3 өдөр одоо удаа хэрэглээд ийм угаалганыхаа юу бэсгэд дотор хийдэг шүү гэсэн юм мессеж үлдээсэн. Тэгээд тэгсэн чинь ингээ хүн бүр одоо ингэдэг болцсон юм биш үү? Тэгвэл би ингэхгүй болохгүй юм биш үү гэдэг юм яваад тэгээд альчуур одоо хэрэглэлт бол айгүй сайжирсан гэж байгаа. За тэгээд нийгмийн хэм хэмжээ буруугаар иргэдгээ. Тэгээ бид нэр харсан те нөгөө нэг айгүй олон сайн хүмүүс дунд ороод ирэхлээрээ бид нэр өөртөө голдог иймэрхүү үзэгдэл ерөөсөө болдог. What the hell effect ерөнхийдөө бол явдаг. Нэгэнд бүтлгүүтэж мэдхээр байвал хүмүүс нэг мөр хүчтэй бүтлгүүтэх сонголт хийх хандлага гаргадаг судалгаа харуулдаг. Тэгээ доктортой зүтгэл хүчин чармаалт шаардсан зүйл дээр бид бусдаас хоцорсон гэдгээ олж мэдгэн сэтгэл санааг тайван бос болгодог. Тэгэл за өстой ингээ боли гэдэг л юм болдог. Тэгээд угаасаа л бид нэр өөртөн дээр энийг мэдэрдэг штэ тий. За тэгээд энэ цаашаа ном ерөнхийдөө яваад унтаж байхад тэр таныг харж байдаг гэсэн юм сэдв дээр болохоор ерөнхийдөө бусад хүмүүс таны юм үйлдэлүүдийг мэдж байгаа шүү, харж байгаа шүү гэд ингэхлээр хүмүүс тэр үйлдэлээ хийх ингээд хандлагатай байдгийг тайлбарлаж байгаа. За тэгээд нийгмийн хүчийг сайн сайхны төлөө ашиглах хэрэгтэй. Нийгмийн хүчийн нөлөөг зөвөөр чиглүүлж чадвал хамт олон найз нөхөдтэй үүнийг яаж зөвөөр ашиглаж болохыг харуулахын зэрэгцээ өөрийн чадах, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж чаднаа гэж. За ер нь тэгээд ингээд нийгэм шүү чинь биднэрт нөлөөлөд идэв шүү. Тэгэхээр энэ нийгэм шүүг яаж өөртөө зөвөөр ашиглах вэ? What the hell effect болохгүй байх талаар ерөнхийдөө айгүй ярьж байгаа. Тэгээ өөртөө зөөлөн хандах талаар өмнөх бүлэг дээр ярьж байсан. За тэгээд эцсийн бүлэг нь бол тэр зөв чиглэлд өөрчлөх үе. За тэгэл энэ хүртэлг болохоор танд ингээд тулгарч байгаа асуудлуудыг бүгднгийн шийдэж ин ном маань хариулж ингээд яваад тэгээд эхлэлийн цэг чухал гэдэг ихний бүлгээс л эхэлж байгаа шүү дээ. За тэгээд энэ зохиогч маань Angela Duckworth гэдэг хамтрагч багштайгаа бидний одоо ингээд хүнийг одоо сайн сайхан л өөрчлөгдөх энэ зүйл маань бас урт хугацаанд ингээм амжилттай үргэлжлэхгүй байгаа юм биш үү гэдгийг олж мэдээд айгүй сэтгэлээр ундаг. Тэгэд энийг одоо яаж шийдэх юм бэ? Би гэдэг ийм зүйл рүү ордог. Тэгэд нэг эмч найзтайгаа ярилцж агаад тэр найз нь болохоор ингэж хэлсэн байна. Чихрийн шижгэн өвчтэй хүнд онош тавихтаа бид түүнд 1 сарын хугацаанд инсулин тарьж тэр бүх өвчнийг нь аваад эдгээчих нь гэж хэлдэггүй шүү дээ. Одоо тэгж бас хүлээдэггүй шүү дээ. Тэгээ ангаах ухаанд бол архаг ужиг өвчнөд насан туршдаа дэглэн барих хэрэгтэй, эмчилгээ хийх шаардлагатай гэж эмчнэр үздэг. Тэгээ харин бид яагаад зан үйлийг өөрчлөх явдлыг түүнээс өөр гэж боддtiin болоо энэ юм урт хугацааны зүйлж байна шүү дээ гэдгийг ярьж байгаа. За өөрчлөлтийн замд саад болж буй дотоод саад бэрхшээлүүд энийг яаж даван тулах юм бэ? Дур сонирхолтой уруу татагдчихээн тий. Мартамхай бол одоо зангаасаа олж бид нэр хийхээ мартчихээн нөө сонгуулийн хэсэг ярьдаг. За өөртөө итгэлгүй байдлаасаа болж ийн залхуурлаас болж ийн. За тэгээд эдгээр зүйлүүд бидний эдгээр зүйлүүд бол архаг ужиг өвчний шинж тэмдгүүд юм штэ. Тэг. Яагаад тэгээд энийг богинохон хугацаанд эмчилнэ гэж та бүхэн бодоод байгаа юм бэ? Урт хугацааны одоо эмчилгээ юм шүү гэж байгаа. Тэгэд иймэрхүү дотоод саад бэрхшээлүүд өөрчлөлтийг үргэлжлүүлэх нь эхлүүлэхээсээ хамаагүй хэлбэр байдгийг ойлгох хэрэгтэй. Битгий ахин дахин ихэл зүгээр л урсгалыг бүү тасалдуулаа гэж байгаа. Тэгээд нэг хүний хувьд ажил мэт санагддаг зорилго нь өөр нэгний хувьд таашаал авчирдаг байж магадгүй тий. Тэгэд өөрт таалагдах арга хэлбэрийг олох нь гайхамшигыг бүтээдэг юм шүү. Өөртөө дуртай зүйлийгээ болгож хийх хэрэгтэй. Тэгэд хүн болгон бас ингээд одоо мотивацлагдах зүйлүүд чинь өөр байд юм аа. Тэгэхээр одоо энэ дотоод ийм нөгөө нэг архаг ужиг шинж тэмдгүүд чинь хүн болгонд өөр байгаа гэдгийг ерөнхийдөө тайлбарлаж байгаа. За ингээд энэ ном маань ингээд энэ хүртэл яваад дуустдаг. За тэгээд
Хэрвээ одоо бид нар чинь энэ ном хүртэл магадгүй та бүхэн над шиг одоо эхлээд энэ номыг уншаад дараа нь энийг уншаад тэгээд одоо илүү орчиж магадгүй юм. Тэгэхээр энэ дээр бол бид нар дадал зуршлаа маш сайн бүтээх арга олж авдаг шүү дээ. Тэгээд гэтэл ингээл залхуурал марлахуурал гэл ийм дотоод ийм бэрхшээлүүд биднэрт учирдаг тийм мартчихдаг. Тэнгүүтээ өөртөө итгэлгүй байдалтай болчдаг гэл. Энэ бүхнийг одоо давж гарах ийм одоо эмчилгээний хэсгүүд одоо энд багтсан байна гэж ерөнхийдөө харлаа. Тэгээд энэ ном бол Америк даяараа 12 дугаар сард маш өндөр борлуулалттай болоод хүмүүс уншиж нэг шинэ оныхоо төлөвлөгөөг хэрэгжүүлдэг гэд тэгжсэн. Тэгэхээр одоо хэдүүлээ эхлэх цаг хугацаа янз бүр байхыг бол ойлгоцсон юм чинь хизээл бол хизээ энэ номоо уншаад өөрийнхөө эхлэх цэгийг одоо хийгээрээ магадгүй төрсөн өдөр өөрөө тэгээд өөрийн хамгийн боломжтой ойрын эсвэл даваа гараг болгон байж болно гэж байгаа аахгүй. Тэгэхээр ийм байна. За тэгээд одоо өөрчлөгдөхийг хүсээд өөрийнхөө шинэ дадал зуршил бүтээхийг хүсэж байгаа бол энэ номыг уншихыг санал болгож байна. Тэгээд нэлээд сайн дэлгэрэнгүй ревю хийсэн байх гэж бодож байна. За тэгээд биднэрт одоо ингээд ийм дотоод саад бэрхшээлүүд ингээ бий болоод байгаа штэ. Та одоо зорилгодоо хүрэхэд танд аль саад бэрхшээл тулгарч байна вэ? Комент бичээрэй. Дур сонирхолтой ууруу татагдаад байна уу? Ингээ мартчихад байна уу? Хийн гэж бодож байгаад мартчихад байна уу? Өөртөө итгэх итгэл байхгүй би угаасаа хийчихдэггүй. Би мяа гэж ингээ бодсон бодолтой автаад байна уу? Тэг эсвэл ингээ залхуураад байна уу? Та нэг өөрөө бодоод үзээрэй. Тэгээд хийхээ мартна гэдэг чинь энэ чинь бас одоо бидний дотоод саад бэрхшээлүүдийн нэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ийм таны архаг одоо уужиг өвчний шинж тэмдэг аль нь байна вэ? Та комент хэсэгт бичээрэй. Тэгээд энэ номоо уншаад энэ номчин одоо бүлэг болгон дээрээ тэр нэршлүүд нь байгаа хгүй юу? Тэгээд энүүгээр нь тайлаад юу ягаарай? Өөрийнхөө одоо эмчилгээг олж авцгаая гэж хэлье. Дараагийн номын ревю хүртэл баяртай.